За сайн уу манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2024 онд Америк нэгдсэн улсын Калифорни мужид гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд шууд дугаартаа орцгоё. Сучир Блажин 1998 оны 11 сарын 21-нд Калифорни мужийн Купертино гээд хотод бол төрсөн. За эцэг их нь энэтхэг улсаас бол гаралтай. Америк нэгдсэн улсад нүүж ирээд эцэг их нь хоёулаа бол технологийн салбарт ажилладаг байсан юм байна. За Сучир 11 настай байхдаа хүүхдүүдэд зориулсан Scratch дээр анх код бодлыг бичиж эхэлсэн. За 13 наснда өөрийн хувийн компьютерийг угсарч байсан. За технологид маш хайртай. Хүүхэд наснаас эхлээд ирээдүйд яг ямар хүн болохоо тодорхойлсон гэж хэлж болно. Эцэг их нь хоёулаа технологийн салбарт ажилладаг байсан болохоор хүүдээ бол маш их дэмжлэг үзүүлдэг байсан ба. 2015-аас 2016 онд Америк нэгдсэн улсын програм хангамжийн олимпиадад бол сүүлчийн шатанд шалгарч байсан. За 2017 онд Америк нэгдсэн улсын тээврийн аюулгүй байдлыг хянах газраас санаачилсан зорчигчдыг шалгах алгоритмын сорилт тэмцээнд 7 дугаар байранд шалгарч 100,000 Америк долларын шагналыг бол өгчөжсэн. За олон улсын болон Америк нэгдсэн улсаас санаачилдаг програм хангамжийн маш олон тэмцээнүүдэд бол орж шагналт байр, за 1-р байрт хүртэл ингээ орж исэн маш мундаг хүүхэд байсан байгаа. За 14 наснда болохоор компьютерийн чип гаргах дизайны талаар бичижсэн. 17 нас хүрээд их сургуульд элсэж орохынхоо оронд 1 жилийн gap year буюу 1 жилийн завсарлага аваад за Америк нэгдсэн улсын нийгмийн асуулт хариултын тийм вебсайт онлайн мэдлэгийн зах зээл гэгддэг. Quora бол софтвер хөгжүүлэгчээр ажилд орсон. За тэгээ 1 жилийн завсарлага авсныхаа дараа Калифорнигийн их сургууль Берклиг компьютерийн шинжлэх ухаанаар төгсөөд бакалаврын зэрэгээ бол авсан байна. За их сургууль дахта болохоор Scale AI хиймэл оюун ухааны хэрэглээ хөгжүүлэхэд зориулсан өгөгдөл шошиглох, загвар үнэлэх, програм хангамжийн үйлчлэгийг үзүүлдэг компанид дадлагчаар ажиллаж байгаад 2021 онд сургуулаа төгсмөгцөө OpenAI-д бол ажилд орсон. За OpenAI-д ажилд орох болсон шалтгаан гэх юм бол түүнийг коллежид төгсөх үед нь OpenAI-ийн хамтран үүсгэн байгуулагч Джон Шулман Сучирыг бол ажилд авах гэж санал тавьсан байна. За 4 жилийн туршид бол OpenAI компанид хиймэл оюун ухааны судлаач чиглэлээр бол ажиллаж байсан. За өдгөө ингээд бидний өдөр тутамдаа хэрэглэж ирсэн ChatGPT-г хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэл маш их хувь нэмэр үзүүлсэн юм залуу байгаа. Бусад төслүүдийн дунд тэрээр компани онлайн чатбот болох ChatGPT 4-ийг бол сурахад зориулсан интернетэд өгөгдлийг цуглуулах, зохион байгуулах ажилд бол оролцсон. ChatGPT 4-ийг сурахад зориулсан бүх дата өгөгдлийг цуглуулах, за тэгээд зохион байгуулах ажилд бол гар бие оролцож байсан ба. Джон Шулман гэх OpenAI хамтран үүсгэн байгуулагч хэлэхдээ Сучир ингээд авахгүйсэн бол манайхын төслийг ерөөсөө амжилттай хийж чадахгүйсэн баха гэж хүртэл ингээ ярьж исэн. Гэтэ Сучир 2024 оны 8 сард компанийн арга барил түнд ерөөсөө таалагдхаа байсан учраас ажлаасаа бол гарахаар шийдсэн. За ажлаасаа гарсныхаа дараа өөрийнхөө хувийн төслүүд дээр бол ажиллаж эхэлсэн ба машин сургалт болон дарих судал дээр нэлээд төвлөрсөн тийм машин бус байгуулах тийм төлөвлөгөөтэйсэн мэлээ. Ард иргэдэд хүнд тийм хэрэгтэй нийгэм тустай зүйл хийж эхлэе гэсэн тийм бодолтойгоор ажлаасаа бол хамгийн анх гарч исэн мэлээ. Гэхдээ ажлаасаа гарахаасаа өмнө болохоор New York Times-ийн сэтгүүлчтэй холбоо тогтоогоод за ингээд ChatGPT бол Америк нэгдсэн улсын зохиогч эрхийн хуулийг бол зөрчиж байгаа маш олон асуудлууд ингээд тулгарч гарч ирж байгаа. Тэрнийхэн талаар New York Times-ийн сэтгүүлчтэй ингээд ярилцаад яриа өгөхөр бол болсон байна. Түүний хамгийн хүндэж байсан шүглүүлсэн зүйл нь юу исэн гэхээр ChatGPT буюу ер нь бол хиймэл оюун ухааныг гаргаж ирж байгаа компаниуд нэг ясандаа бусдын зохиосон бизнес загварыг ямар ч зохиогч ирэхгүйгээр дур мэдэж хиймэл оюун ухааны өгөгдөл болгож ингээ ашигладаг. Энэ нь бол маш буруу зүйлээ гэж бол тэрээр хэлсэн ба. New York Times бол нэг эссе маягийн зүйл бичсэн. За тэрэн дээр болохоор хиймэл оюун ухаан хизээ шудрах хэрэглээ гэж тооцогдох вэ гэсэн нэртэйгээр анх гаргаж ирсэн юм билээ. За тэгээд тэрхүү эссен дээр болохоор ChatGPT зэрэг чатботуудын гаргаж буй үр дүнг математик аргаар шинжилж Америк нэгдсэн улсын зохиогчийн эрхийн хуулийн дагуу шудрах хэрэглээг тогтоох 4 хүчин зүйлийн шалгуурыг бол ерөөсө хангаагүй гэж үзэж байна гэж бол тэрээр хэлсэн ба. OpenAI маш алдартай зохиолчд болон хэвлэл мэдээллийн байгууллагаас жишээ нь The New York Times гэх юм уу те зохиогч эрэх зөрчсөн хэрэгээр OpenAI компаниг л хэзээ шүүхэд өгсөн байсан. Тэгээ 2024 оны 11 сарын 18-ны өдөр гаргасан шүүхийн баримт бичигт New York Times өмгөөлөгчд нь
OpenAI эсрэг зохиогчийн эрхийн хэрэгээр одоо хамааралтай баримт бичгүүдтэй байж болох нэг хэд хэдэн хүмүүс байсан байна л да. Тэрнийх нь нэгээр бол түүнийг тодорхойлсон ба. 2024 оны 11 сарын 16-наас 2024 оны 11 сарын 22-ны хооронд Сүчир Каталина арал руу найзуудтайгаа өргөвчтэй аялал хийхээр явсан. За Сүчир болон түүний дөрвөн найзууд нь дунд болоод ахлах сургуулийнхын найзууд нэсэн. За Сүчир 26 насныхаа төрсөн өдрийг 11 сарын 21-нд найзуудтайгаа тэмдэглээд 11 сарын 22-нд бол гэрлүүгөө буцсан ба. 11 сарын 22-ны 11 цагийн үед болохоор Сан Франциско руу бол нисэн. За ингээд 4 цаг 54 минутын үед Сүчир ээж рүүгээ бол ингээд энд маш их тийм хүчтэй бороо бол орж ийнэ гэж холбогдсон ба. За оройны 7 цаг 15 минутын үед Сүчир аавтайгаа бол уцаар ирсэн. За аав нь түнд төрсөн өдрийн мэнд хүргээд за тэг бэлгэнд нь болохоор мөнгө явуулъя. Тэгээ дээрэс нь 1 сард болох Лас Вегас хотод CES буюу одоо технологийн үзэсгэлэн худалдаа руу хамтдаа ингээд явцгаая гэсэн зүйлийг бол ярьсан ба. За тухайд бол Сүчир маш их баярлаж хүлээж авсан. Дараагийн өдөр нь өдрийн 12 цаг 15 минутын үед ээж нь Сүчир рүү бол залгсан. За тэгсэн хэдий ч нэг удаа бол утас нь ингээд дуудаад дараа нь шууд шууд руу шилжсэн ба. Үүнээс хойш түүнтэй бол ямар ч холбоо тогтоож чадахгүй, хаана байгаа мэддэхгүй, хаашаа явсан мэддэхгүй ингээд эцэг нь бол санаа зовж эхэлсэн. За 11 сарын 25-ны өдөр Сүчирийн ээж нь түүний гэрлөө бол ирсэн ба. За гэрч нэрээд хаалган тогсон чинь хаалга бол ерөөсөө тайлахгүйсэн. За тэгэхээр нь жижиглүү нь холбогдоод байрны хамгаалтын алба ингээд Сүчирийн гэрлүү нь нэвтрэх боломжтой юу? Манай хүн ингээд ерөөсөө хаалга тайлах байна. Хаашаа явсан ингээд мэддэхгүй байна гэдээ асуусан. Хамгаалтын албаныхан болохоор за ингээд та харьжи бид нэр тань руу ингээд удахгүй хариу өгнө гэд тэгсэн. За ээж нь гэртээ хараад оройны 5 цаг 30 минут хүртэл бол хүлээж агаад за хүлээж тэсэлгүй буцаад хүүгийнхэн байрны жижиглүү бол залгасан ба. Зөвшөөрлгүйгээр ингээд гэрлүүн шууд нэвтэж болохгүй байна гэсэн зүйлийг бол ярьсан. За ингээд маргааш өглөө нь буюу 11 сарын 26-нд ээж нь өөрийнхөө амьдардаг хэсгийн цагдаагийн хилтэс рүү одоо яваад хүүгээ бол алга болсон гэж мэдгдсэн ба. Тэгээд дараа нь болохоор нөхөртөөгөө хоёулаа Сан Франциско орчмын бүх эмнэлэг рүү одоо залгаж асуусан ба. Магадгүй одоо хүн ингээ осолд орсон болов ямар нэгэн муу зүйл болсон болов гэж бол эцэг ихийн тухайд бодчихсон. Тэгээд ингээ Сан Франциско орчмын бүх эмнэлэг рүү залгаж үзэхэд Сүчир Плажи гэдэг нэртэй хүн бол ерөөсөө ирээгүй гэсэн зүйлийг хэлсэн. За тэгэхээр баг зэрэг бол тайвширсан ба. Эмнэлэг рүү одоо залгасныхаа дараа эцэг их нь хүүгийнхаа гэрлөө бол очиод цагдаа нарыг гэрт нь орж шалгаад дуус хүрт нь бол гадаа хүлээжсэн. За цагдаагийн хоёр албан хаагчид түүний гэрлүү нь орчоод буцаж гарч ирээд тойр ингээд одоохондоо хүүгийнхэн гэрлөө орох боломжгүй байна. Бид нэр ингээд ахад хоёр офицер хүлээх хэрэгтэй байна гэд хэлсэн. Цагдаагийн дахин хоёр албан хаагчид бол ирсэн. Ахад л эцэг ихт нь бол юу ч хэлээгүй. Бидэнд аюулгүй ажиллагааны дүрм журам байгаа. Бид ахад цагдаагийн хит хитэн албан хаагчдыг хүлээх шаардлагатай байна гэж бол хэлсэн. За эцэг ихийг нь хэрвээ одоо хүсвэл гэрлүүгөө явж иж болно. Тэгээ бид нэр 5-6 цагийн дараа та нартай холбогдно гэж бол хэлсэн. Харин эцэг их нь бидний одоо хүүгийн амьдрал амнаас яригдж байгаа учраас бид хоёр яг юу болсон талаар мэдчихэд одоо эндээс ямар байна. Тэгэхээр ингээ хүлээж яа гэж бол эцэг их нь хэлсэн ба. Хэсэг хугацааны дараа цагаан өнгийн вэн машин бол ирсэн. За эцэг их нь тухайн үед болохоор төрийн тусламжийн машин болов гэж бол бодож исэн. Төрийн тусламжийн машин ирж амжихгүй байсан учраас ийм машин явуулсан болов гэж бол бодсон. Харин тухайн машин дотроос шинжээч эмчнэр гарч ирсэн ба. Цагдаа нар эмчнэрт хэлэхдээ бид нэр ингээд байрнаас хүний зохицос олсон. Тэгээд дээр ингээд шинжилгээ хийх шаардлагатай байна гэж бол хоорондоо ярьсан. За үүнээс нь ингээд хүүгээ нас орсон юм байна гэдгийг мэдэж авсан байгаа. Цагдаа нар бол Сүчирийн эцэг эхт нь түлхүүрийг өгөөд та нар ингээ орж болно гэж хэлсэн. Шинжээч эмчнэр Сүчирийн ээжд нь таны хүү ингээ амиа хорлсон байна. Бид нэр өөрийнх нь эзэмшдэг байсан гар бууг нь олсон. Тэгээд энэ буугаараа өөрийнхөө амийг хорлсон байна гэж бол хэлсэн. Сүчирийн ээж нь бол үүнд нь итгээгүй. Миний хүү OpenAI-д бол ажилладаг байсан шүгэл үлээгч. Тэгээд нас барахаас өмнө New York Times-та мэдээлэл өгч байсан гэж бол хэлсэн. Гэтэл үүнийг нь одоо цагдаа нар мөрдөгчд юусаа авч хэлцээгүй. Тэд бол тухайн дүн шинжилгээг ердөө 40 минутын дотор гаргасан баг. За маргааш нь болохоор Сүчир дээр ямар ч задлан шинжилгээ одоо хийлгүүгээр түүний толгойд байгаа бууны сумыг нь аваад биеийг нь эцэг эхт нь бутааж өгсөн. За тэд нэр ингээд оршуулгын үйл ажиллагааг та бүхэн одоо хийж болно. Биднэрт шаардлагатай гэсэн дүн шинжилгээг бол аль хэзээ хийсэн. Энэ нь бол амиа хорлолт байсан. Өөр ямар ч сэжигтэй зүйл бол олдоогүй гэж хэлсэн байгаа. За одоо би та бүхэндээ Сүчирийн ээжийнх нь Tucker Carlson гэдэг Fox News-ийн сэтгүүлч байсан хүнтэй ярьсан яриан дээр нь үндэслээд одоо хид хідэн зүйлийг дурдъя. За ээжийнх нь хэлж байгаагаар Сүчирийн амьдардаг байсан байранд нь
3 удаа гарах хаалга байдаг. Зөвхөн нэг нь л одоо CCTV одоо камертай. Бусад нь бол камер ерөөсөй байхгүй. Яагаад мөрдөгчд с ิจ гтэй хүн орж ирсэн ирээгүй гэдгийг шууд ганцхан камер дээр үндэслэж дүгнэлт гаргаж байгаа юм бэ. За нэг сард болохоор сүчээрийн хөршин сүчээрийн ээжтэй нь холбогдоод та ингээс сүчээрийн захиануудыг нь шууд ингэ авсан уу гэд асуусан. Тэгсэн чинь ээж нь би ерөөсөө аваагүй гэдгсэн чинь бит хоёрын дундаа нэг шууд ингэ хайрцагтай. Тэгээд 12 сарын 31 хүртэл түүний нэр дээр ирсэн захианууд шуудангууд нүгэнд байсан. Нэг сард дахиад харсан чинь түүний нэр дээр ирсэн бүх шуудан захианууд нь одоо алга болсон байна гэж хэлсэн ба. Тэгээ энэ ч гэсэн маш их с ิจ гтэй хахад бол үнийг мөрдөгчд юус авч хэлцээгүй. Жирийн ээж нь мөрдөгчд болон сэнжээчд тоогоогүй хит хитэн гэмт хэргийн одоо шинжтэй нотлох баримтуудыг бол олоод хувийн одоо шинжээ чимж хөсөлж авсан. Сүчээрийн зогцсон нь болохоор ерөнхийдөө ариун цэврийн өрөөнөөс бол олдсон. Гэхдээ ариун цэврийн өрөөний хаалга болохоор онгорхой байсан. Түүний их бие нь яг ариун цэврийн өрөөнд дотор харин толгоон хэсэг нь болохоор яг хаалга болон за үүднийх нь тэр хэсэгт нь толгоон хэсэг нь бол байсан гэсэн үг. За тэгэнгүүтээ сум нь бол яг дух хэсгээр нь ороод тэгээд доошоо чиглэсэн буюу дээшээ ингээд дархи руу нөрөөсөө нэвт ороогүй доошоогоо хоолойных нь яс руу ингэж нэвтрээд тэгээ хүзүүнийх нь ясан дээр очиод тогтцсон байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба. Тухайн хувийн шинжээ чимч нь юу гэж дүгнж байгаа вэ гэхээр хин нэгэн хүн сүчээр бол чихвч зүгээд шүдэ угааж яхад нь тухайн этгээд сүчээрийг бол артлаас нь ямар нэгэн байдлаар гимтээгээд тэгээд сүчээр ингээд нөгөө толгойг нь гимтээсэн учраас зүүцэн байсан чихвч нь газар унаад ийш тишээд хараад түүнийг урдаас өвдүүлж агаад тэгээ яг дух руу нь ингээд буутсан байх боломжтой гэсэн дүгнэлтийг удаа гаргасан байна. Хотын шинжээ жимчнэрийн дүгнэлт бичгэн дээр сүчээрээс 0,178% согтуурлах ундаа хэрэглэсэн гэж оншилсан байсан. За энэ нь бол нэлээд их согтолттой байсан гэсэн үг. За бас нэг хачирхалтай зүйл нь болохоор 54,000-аас 67,000 нанограмм миллиметр хэмжээний мансууруулах эмийн бодис түүний биенээс нь илэрсэн гэж бас бичиж тэмдэглэсэн байсан. За сүчээр 2024 оны 1 сарын 4-нд худалдаж авсан гар буугаараа одоо амиа хорлсон гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Гэтэл амиа хорлох бодолгүй байсныг нь нотлох бас хэд хэдэн зүйлс байгаа. 11 сарын 16-наас 11 сарын 22-ны хооронд хамт аялсан найзуудаас нь одоо асуухад түүнийг яг аялж явах хугацаанд бол маш аз жаргалтай байсан. Ямар нэгэн санаа зовнсон айсан зүйл бол ерөөсөө ажиглагдаагүй гэж дөрөв найз нь бол хэлсэн байдаг. За 11 сарын 18-ны өдөр түүний сурч төгссөн сургуулаас нь сургууль дээр ирээд оюутнуудад яриа хийх боломжтой юу гэж бол асуусан тийм одоо мессеж байсан. За тэрэн дээр нь болохоор дуртаяа ингээд яриа хиймээр байна. Гэхдээ би 16-наас 22-ны хооронд амралтаар явж байгаа. Буцаж ирээд ингээд та нарт цаг байх юм бол би дуртаяа оюутнуудад яриа хийя гэж бичсэн байсан. Төчөрд бас хэд хэдэн ажлын санал бас ирсэн байсан. За тухайн ажлын саналынх нь одоо цалин нь гэхэд л 850,000-аас 1 сая долларын одоо машиныг одоо сургах мэрэгжилтэн гэсэн ажлын байран дээр түүнд ингээд санал болгосон мэйлүүд бас ирсэн байсан. За CCTV-д бичигдснээр 11 сарын 22-ны 7 цаг 30 минутын үед сүчээр хоол захиалаад за тэгээ хүрэлтийн хүн гадаа нэрсэн гэж хэлсэн учраас гэрээсээ гараад хоолоо аваад за 15 минутын дараа гэрийнхээ одоо цахилгаан шат руу орж байгаа нь CCTV-д бол бичигдсэн байдаг. За тухайн үед ямар нэгэн тийм согтцсон ч юм уу, нэг тийм айсан, араас нь хүн дагж байгаа ч юм уу, тиймэрхүү зүйл бол ерөөсө бичигдээгүй байсан. Сүчээрийн ээжийнх нь одоо мэдгдснээр сүчээрийн амьдардаг байрных нь захилгаан шат доторх камер, за гаражны хэсгийн камер, хөршүүдийнх нь тэр хавар байдаг камер зэрэг нь бол ерөөсөө ажилтгүй гэж хэлсэн байна. За сүчээрийн аав нь болохоор миний хүү амиа хорлоогүй гэж итгэх 3 шалтгаан байгаа. За нэгдүгüүрт нь болохоор тэр ямар ч сэтгэл зүйн асуудалгүй байсан. Ер нь бол нэлээд доктортой сэтгэл зүйтэй байсан. За хоёр дахь юм бол санхүүгийн хувьд бол доктортой байсан. За гурав дахь юм бол сайн найзууд, сайхан хүрээлттэй байсан. За ийм хүн яг яагаад амиа хорлох юм бэ? Түүний ганц удаа айж байгаа эсвэл түүний дайсан гэж хэлж болох нь одоо OpenAI байсан. Яагаад тэгэхээр тухайн одоо компани талаар хүн төрөлхтөнд ямар нэгэн аюул ингээ учруулж магадгүй сануулга болох үүднээс тийм нууц мэдээлэл байсан байх боломжтой. Үүнийг нь манай хүү бол мэддэг байсан нь түүнийг амь насаа одоо алдахад хүргэсэн баха гэж эцэг их нь бол үзээд байгаа юм билээ. Сүчээрийн эцэг их нь OpenAI-ийн үндэслэгчдийн нэг за тэгээ сүчээрийг хамгийн анх ажилд одоо авах саналыг тавьж исэн залуутай хэд хэд удаа холбоо барих гэж бол үзсэн ч гэсэн ямар ч хариу өгөхгүй байгаа юм билэ. Тэгээ тэр хүнийг ч гэсэн амар өөрийнхөө амь насанд аюулгүй байдлаа нэлээд санаа зовж байгаа юм шиг харагдсан гэж бас ээж нь хэлсэн байсан. OpenAI-ийн үүсгэн байгуулагч сүчээрийн эцэг ихтэй бол уулзах хүсэлтийг бол тавьсан. Харин эцэг их нь бол зөвшөөрөөгүй юм билэ.
Яагаад тэгэхээр хүүгийнх нь нөхөлд ямар нэгэн байдлаар OpenAI тэгээд Sam Altman холбоотой байхаа гэсэн зүйлийг бол эцэгийнхэн дурдчихсан. Elon Musk ч гэсэн одоо твит бичсэн байсан. Яг энэ хэрэг дээр энэ бол яагаад ч одоо амиа хорлолчиг харагдахгүй байна гэсэн зүйлийг бас бичсэн байсан. Энэ нь бас нэлээд авчирхалтай санагдсан. Би ээжийнх нь яг орсон 2 нэвтрүүлгийг үзсэн. 3 цаг орчмын нийлээд баг 3 цаг орчмын яриа болсон байсан. Тэгээд надад болохоор ээж нь бүр амар ухаалаг. Тэгээд сэтгэл хөдлөлөө маш сайн дарж чаддаг. Тэгээд юмыг ер нь ингээд амар логик дараалалаар ярьдаг. Дүгнэлт гаргахтаа амар сайн, үндэслэлтэй, технологийн мэдлэгтэй тим эмэгтэй шиг санагдсан. За аав нь ч гэсэн бас ер нь нэлээд эмоц сэтгэл хөдлөл нь багтай. Юмыг бас айгүй логик байдлаар ярьдаг. Одоо ийм эцэг их нь бол үнэхээр ухаалаг хүмүүс шиг бол санагдсан. Тэгээ баг 3 цаг орчмын бол яриа байсан. Тэгээ тэрийг нэг бүрчлэн ярина гэвэл би ч дийлэхгүй байх, та нар маань ч залхах байх гэж бодоод яг ийм чухал гэж бодсон зүйлсээ бүгдийг нь нэгтгээд 10 идэх минутанд багтаасан байгаа. Гэмтэргийн шинжтэй байлаа гэж бодоход арт нь ингээд амар том компани бүр засгийн газартай одоо холбоотой тийм том компани байгаа болохоор эцэг эхтэнч тэр яг хэцүү байгаа ах гэж би бол бодож байна. За тэгээд та бүхэн маань энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Хэрвээ хүсвэл мэдээж комент хэсэгтээ хуваалцаарай. За тэгээд энэ удаагийн дугаараа үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Түр баяртай. Баярлалаа.